Сайн байцгаана хүмүүндэт үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За Монголд төрийн өмчит үндэсний телевиз, орон нутгийн өмчит Улаанбаатар телевизээр үзэгчид мэдээлэл хүлээн авдаг. Телевизийн мэдээ үзэл сурталын хэв шинжээсээ бүрэн арилаагүй 1995 онд Монголын анхны хувийн хвшлийн тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай анхны телевиз Eagle телевиз байгуулагдаж байсан түүхтэй. Монголын нийгэмд арчлал гарч үндэсний түүхийг шинээр бүтээж байсан цаг үед Eagle телевиз үг хэлэх эрх чөлөөний орон зайг монголчуудад бүтээж өгч хэвлэлийн эрх чөлөөгөөр дамжуулж Монголд арчлалыг бэхжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах зорилгодоор Eagle телевиз эфирээ цацсан нь тухайн үедээ цоо шин үзэгдэл байлаа. Телевизээр зөвхөн дарга нар л гардаг гэсэн соц үеийн хэвшмэл ойлголтыг эвдэж хөл тэнцэн байсан нялх арчлал нөмөр нөөлөг болж иргэдийн хурц тод дуу хоолой цэнхэр дэлгэцээр нэвтэрч эхэлсэн нь Eagle телевизийн ихэнх үеийн ялгарл байсан төдийгүй иргэн төвтэй сэтгүүл зүйн хөгжлийн үндэс суурийг Монголд авчирсан. Eagle телевиз байгуулагдсанаар барууны телевизийн жишг стандартыг нэвтрүүлж тухайн үеийн барууны телевизүүд юу гаргадгийг монголчуудад үзүүлсэн 3 дахь ертөнцийг харах цонх нь болж байлаа. Eagle телевиз байгуулагдсанаас хойш 30 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбар асар хурдтай хувьсаа өөрчлөгдөж телевизүүдийн тоо өссөөр байна. За энэ оны хагас жилийн байдлаар харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан олон нийтийн 5, өргөн нэвтрүүлгийн 55, арилжааны 54, за төлбөртэй 22 телевиз байна. За сүүлийн 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл авсан өргөн нэвтрүүлгийн телевизийн тоо 7-оор, арилжааны телевизийг 2-оор буурч, харин төлбөртэй телевизийн тоо 1-ээр нэмэгджээ. Eagle телевиз бол мэдээж мэдээний төрөлцсөн телевизүүд утгаараа хэвлэл мэдээллийн байгууллага боловч бизнесийн ангиллаар бол харилцаа холбооны салбарын өргөн нэвтрүүлгийн бизнес эрхэлдэг ийм байгууллага баг. За харилцаа холбооны салбар бол 2 тэрбум орчим долларын одоо сүүлийн тоо мэдээгээр ийм үнэлгээтэй өсөн дэвжиж байгаа маш гайхалтай салбар боловч за энэ дотор яг өргөн нэвтрүүлгийн салбар хэр хэмжээтэй бэ гэдэг нь тодорхойгүй байдаг нэг яг энэ салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд одоо шийдвэрт нөлөөлдөг тийм одоо сөрөг үзүүлэлт байдаг л та. За одоогийн зүгээр биднэрт хамгийн ойрхон байгаа одоо найдаж болох, итгэж болох мэдээлэлээр бол харилцаа холбооны салбарт нэг 5 хүрэхгүй хөв буюу за жилийн нэг 100 сая доллар орчмын л ийм бизнес дээр одоогоор бол бараг 200 орчим тусгай зөвшөөрөлтөй ийм байгууллагууд, компаниуд ажилладаг ийм онцлогтой зах зээл байдаг. За энэ дээр одоо бидний өөрсдийн онцлог буюу хэвлэл мэдээлэл одоо яг мэдээний одоо дагнсан үйл ажиллагаа гэдэг энэ онцлог маань орж ирдэг. За хэвлэл мэдээлэл гэдэг зүйл өөрөө бизнесийн утгаараа бизнесийн бол нийгмийн утгаараа сүүлийн үед юу болж өрсөн бэ гэхээр яг одоо эдийн засагт ярьдаг public good гэж яригддаг. Хүн болгонд одоо хүртэх эрхтэй байх ёстой одоо боловсрал, эрүүл мэнд гэж ярьдаг шигтэй тийм үйлчлэгээ болж явсан. 2019 онд улсын хурлаар өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд зохицуулах байгууллагаас өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хөтөлбөртөө үндэсний бүтээл, өөрийн бүтээл, ямар байлгах жишг хувь хэмжээг журмаар тогтоосон байдаг. Үүнийгээ ч хэрхэн хангаж ажиллаж байгааг харилцаа холбооны зохицуулахаараа сар бүр хяналт мониторинг хийдэг. Энэ оны 9 сарын тайлангаас харахад Eagle телевизийн нийт хөтөлбөрт Монгол бүтээлийн эзлэх хувь 89.65% байгаа нь 60% хязгаарыг давсан үзүүлэлт болсон бол нийт хөтөлбөрийн 30%-ийг өөрийн бүтээл байх шаардлагыг 80.64% гүйцэтгэлтэй хангаж ажиллаж байна гэсэн дүн гарчээ. За Eagle телевизийн үйл ажиллагааны гол зарчим бол бид үйл ажиллагаагаа тоогоор илэрхийлэх түйц тодорхой зорилго үр дүнг тооцож болох үс зорилтуудыг дэвшүүлдэг. Тэгэхээр бид өдөрт 18 цагийн эфир бэлдэж байна. Тэгэхээр энийг бол 7 хоног жилээр нь тэгээ 30 жилээр нь үржүүлэх юм бол маш их тоо гарна. Яг
ойлгомжтойгоор хэлбэл өдрийн 18 цагийн эфирийн маань 80-90% нь дотоод контент, энэ дотор бол одоо 80 орчим хувь нь дан өөрийн бүтээл эзэлж байгаа. Мэдээллийн хөтөлбөрүүдээс гадна мэдээллийн агуулгатай нэвтрүүлгүүд нь бас тодорхой хувийг эзэлдэг. Игэл телевиз өдөр бүрийн 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23 цагуудад мэдээллийн хөтөлбөрөө шууд хүргэдэг. 8 удаагийн мэдээллийн хөтөлбөрийг өдөр бүр 330 минут, сард 9900 минут, жилд 118800 минутыг үзэгчдэд хүргэдэг бөгөөд цагаар тооцвол 1980 цаг. Өдөрт шилжүүлбэл 82.5 өдөр буюу бүтэн жилийн нэг улирлын турш цаг минут тасралтгүй мэдээллийн хөтөлбөрөө танд хүргэн ажиллаж байна. Энэ жишгээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 7.5 жилийн тасралтгүй үргэлжлэх хэмжээний мэдээллийн хөтөлбөрийг ийгэлжүүд бэлтгэжээ. Үүнээс гадна өдөр бүрийн 16, 20 цагуудад тухайн цаг үеийн анхаарал татсан халуун үйл явдлын сэдвээр хүрдэг зочны ярилцлагаар өдөрт 2, сард 60, жилд 720 гаруй их сурвалжийг үзэгч тантай уулзуулж ярилцжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд орсон зочдын тоо 20 мянгаыг дагсан нь манай улсын Говь Сүмбэр аймгийн хүн амын тооноос давж байгаа бөгөөд 1.2 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн мэт ярилцлагуудыг үзэгчдэд хүргэжээ. Дэлхийн мэдээ, иргэний мэдээ зэрэг өдөр тутмын хөтөлбөрүүдээс гадна 7 өнөг тутмын нэг сэдвээр хилцүүлэг, тусгай сурвалжлах, эрен сурвалжлах нэвтрүүлэг, их сурвалж, дундын бус ярилцлагын нэвтрүүлэг, эдийн засгийн тоон тайм хөтөлбөр, амралтын өдөр бүр үзэгчдэд хүрдэг санчир гарагийн зочин, бүрэн зураглал, юу болов тусгай хөтөлбөрүүдийг үзэгчдэд хүргэж, өөрийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлжээ. Сонирхолтой манай сэтгүүлчдийн бэлтгэдэг 3 минутын мэдээг хийхэд дунджаар 6 цаг зарцуулж 2-оос 2000 км зайг туулж 14 хүний хамтын ажиллагааны үр дүнд үзэгч танд хүрдэг. Тэгэхээр Игэл телевиз 30 жилийн ойн хүрээндээ техник технологийн хувьд бас маш том ажлуудыг хийсэн. Техник технологийн хувьд, тайзны хувьд бол нэлээд их хөрөнгө оруулалтуудыг хийж шинжилсэн байгаа. Тэгэхээр бидний одоо 2011 оноос хойш ашиглаж ирсэн Octopus гэдэг энэ програм байгаа. Энэ програмыг бас яг гол мэдээ явдаг хамгийн гол програм байгаа. Энэ програмын хамгийн сүүлийн үеийн одоо дэвшилтэд одоо хэлбэр загварыг нь бид нэр яг одоогоор бол мэдээллийнхээ хөтөлбөрүүдэд ашиглаж байгаа. Тэгэхээр 2011 онд Octopus-ыг Монгол улсад хамгийн анх удаа ашигласан телевиз болсон байдаг. Тэгэхээр энэ Octopus гэдэг програм бол яг мэдээний хөтөлбөрийн хамгийн гол цогц юм програм байгаа. Энэ одоо програм дээр анкер ямар лид уншихын, сэтгүүлч ямар текст бичсэн байна. Тэр мэдээний агуулгыг ерөнхий одоо ингээд нэг 2-оос 3 одоо өгүүлбэрт багтааж титр болгож бичдэг. Ярилцлага өгсөн хүмүүсийн нэр ус, албан тушаалыг бас бичдэг ийм програм байдаг. Тэгэхээр энэ програмыг бол Игэл телевиз 2011 оноос хойш ашиглаж байгаа. 30 жилийн ойн хүрээнд бол хамгийн одоо сүүлд гаргасан техник технологи одоо сүүлд гаргасан хувилбарыг нь бол бид нэр ашиглаж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ ингээд титр бичдэг програм гэхэд за 19 цагийн оройны яг гол мэдээллийн хөтөлбөрт гэхэд нэг хамгийн багадаа нэг 12 мэдээ орлоо, шинэ мэдээ орлоо гэж бодоход нэг мэдээнд дунджаар нэг 6-аас бараг 10 гаруй титр бичнэ. Яг ингээд мэдээллийнхээ хөтөлбөрийг харах юм бол багадаа бид нэг 70-аас 80 титрийг бол оройнхоо мэдээнд бэлтгэдэг. За тэгээд Игэл телевиз сонгоо цаг болгонд мэдээтэй байдаг. Дээрээс нь одоо бусад Иглийн бүх нэвтрүүлэг, зочны цагч гэдэг юм уу, тоон таймч гэдэг юм уу, бүх нэвтрүүлгүүд ерөөсөө яг энэ програмаар л дамжиж үзэгчдэд хүрдэг байгаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн үндэсний нэвтрүүлэг контентын сэдэв чиглэлээр нь харвал 14%-ийг спорт, 13%-ийг нийгэм улс төр, 12%-ийг дуу хөгжим, 11%-ийг зар сурталчилгаа, 11%-ийг кино, 7%-ийг өдөр тутмын мэдээ эзэлж байна. За телевизүүдийн нийт эфирийн 10% ч хүрдэггүй мэдээг Игэл телевиз олон чиглэлээр сэтгүүл зүйн олон төлөөр хүргэж мэдээллийн төрөлцсөн сууг болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан нь киноны, худалдааны, эдийн засгийн, хөгжмийн зэрэг чиглэлээр дагнсан сувгууд байгуулагдах нөхцөлийг бий болгосон юм а. Телевиз үзэгчдийн тоо 2022 онд 760 мянга байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 753.7 мянгад хүрчээ. За цаг үе өөрчлөгдөж мэдээллийг илүү олон сувг, олон талт хэлбэрээр дамжуулан ажиллах эрэлт хэрэгцээг дагаж Игэл Ньюс телевиз Монголын медиа корпорац болж өргөжөөд байна.
За Игэл телевизийн 30 жилийн түүхийг 15 жилээр нэг хоёр ангилаад үзэхэд өмнөх 15 жил бид нар уламжлалт платформ дээр буюу одоо зөвхөн телевиз дээр төвлөрч ажиллаж байсан бол сүүлийн 15 жилд Игэл телевиз медиа групп болон өргөдсөн тухайлбал одоо Игэл телевиз, Игэл радио, Игэл цэгмэн, сайт, үндэсний тойм сэтгүүл болон сошиал хуудасуудаар түгээж байгаа мэдээллүүдийг аваад үзэх юм бол илүү мэдээллийн хүртээмж зөвхөн телевизээр мэдээ хүргэхээс илүү 4-5 дахин нэмэгдсэн гэж хэлж болох юм аа. 2017 оны намраас Игэл News телевиз интерактив мэдээний өрөө гэх концепцоор үйл ажиллагаагаа хэлсэн байдаг. За ингэснээр 5 редакц нэгд ор сууж аливаа мэдээлэлд олон талын өнцгөөс дүн шинжилгээ хийж бэлтгэж олон нийтэд хүртээх болсноор цар хүрээ илүү өргөцсөн. За үүний нэг нь үндэсний тойм сэтгүүл байсан юм аа. Үнэн мэдээлэл дээрэс нь уламжлалт хэвлэлд дуртай сонин уншдаг, сэтгүүл уншдаг, илүү тийм няхуур асуудал ханддаг хүмүүс байсаар байгаа байхгүй юу. Тэгээд бид нар өнөөдрийг хүртэл 15 жилийн турш одоо 650 дахь дугаар хийж байна. Тэгээд тогтмол энэ сэтгүүлээ 7 хоног болгон хийхэд нэг талдаа уншигч, захиалагч нар байгаа учраас бид нар сэтгүүлээ хийж байна. Нөгөө талдаа энд бас талархаж явах ёстой зүйл бол хөрөнгө оруулагчид бид нарт энэ сэтгүүлээ ингээд тогтмол гаргах бололцоог олгоод ирсэн өөрөө үндэсний тойм сэтгүүл за өнөөдөр 650 дахь дугаараа магадгүй энэ Монголын хамгийн олон дугаар гаргасан сэтгүүл гэж нэрлэгдэх болсон. Гол онцлог нь, гол хөшүүрэг нь тэнд л байсан. Үндэсний тойм сэтгүүлийн үг бүрэн нягт, өвүүлбэр бүрэн дүн шинжилгээний үр дүн байж чадсны хойно бэлэн болж уншигчдын гарт хүрдэг зүг чиг, матар, бид, ахуй, урлаг, спорт, тэд зэрэг булангууд нь Монголын сэтгүүл зүйн хиллэг хэв маягийг шинчилсэн. Нью-Йорк Таймстай хамтран гаргасан Turning Point буюу эргэлтийн цэг тусгай дугаар нь Игэл News-ийн олон улсын медиа холбоо итгэлцлийн бэлэгдлээсэн. Тоочгүй таймлна гэсэн үндсэн зарчмаар мэдээ нийтлэлээ бэлтгэн хүргэдэг үндэсний тойм сэтгүүл нийтлэлийн бодлогоо хараад бус хийгээд олон их сурвалжийн байр суурийг хүргэх зарчмыг баримталдаг. 2010 оноос хойш 15 жилийн турш 7 хоног тутам тасралтгүй хэвлэгдэж байгаа үндэсний тойм сэтгүүл Сардаа 4 жилдээ 48 дугаарыг уншигчид хүргэж 15 жилийн ой тохиож байгаа. Энэ үед 650 дахь дугаараа гаргах гэж байна. За Монголын хувьд бол өнөөдөр болвол ингээд сошиал орчин дээр явж байгаа мэдээлэл бол хүмүүст ингээд илүү амархан хүрж байна, илүү давмгаалаад байгаа юм шиг ингээд харагдчихлаа юм л да. Дэлхийн нийтэд болохоор байдал буцаад уламжлалт хэвлэл рүүгээ явж байгаа гэдэг тийм хандлага байгаа юм байлаа. Одоо энэ жил чи манай сэтгүүлийн 15 жилийн 650 дахь дугаараа бид нар хийж байна. Тэгээд манай хамт олон бас зорилгоо тодорхойлоод бүгдээрээ пост хийгээд ах шиг байлаа шүү дээ. 1000 дугаарын төлөө хэдүүлээ ингээд хичээе гэл. Эхнийх бол тийм 1000 дугаар. Гэхдээ энэ тоо гэдэг утгаараа танаа нэвтрүүлэгт орохлоор 1000 хэлчлээ. Ер нь зорилго гэх юм бол тэгээд сэтгүүлчүүд одоо чанартай бүтээл төөрөвдөг, бас бичдэг, тийм сэтгүүлчдийг төлөвшүүлэх. Тэгээд бас үнний тал гэдэг байгаа шүү дээ. Үнэн зүйлийг түргэн шуурхай байхаасаа илүү бодиттой үнэн байх тэр сэтгүүл зүй орчныг бас хамтдаа байгуулахын төлөө бид нар бас дор бүрнээл хичээж байна. Яг хөө тэрийг зарлаад, тунхаглаад яваад байхдаа бас жоохон учир дутагдaltaй байж магадгүй. Тэгээд тийм л зорилготой ажилладаг шүү дээ. Монголын
Медиа корпорацийн бичгийн редакцуулах, үндэсний тойм сэтгүүл нийтлэгдсэн мэдээ ярилцлага, сурвалжлага, асуудал дэвшүүлсэн нийтлэл зэрэг сэтгүүл зүүн бүтээлүүдийг хэрэглэгчдэд ойртуулах үүднээс Игэл цэгмэн цахим хуудаст байршуулдаг. Игэл цэгмэн сайтын тухайд сэтгүүл сонины нийтлэлээс гадна цаг үеийн үйл явдлын мэдээлэл, ярилцлага, байр суурь, сонсдог нийтлэл зэрэг 50 гаруй мэдээлэл өдөр тутамдаа нийтлэгдэж байна. Уламжлалт цаасан хэвлэлийн орон зай хумигдж, хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед Игэл цэгмэн сайт цаг үеийн хийгээд цаасан хэвлэлд гарсан бүтээлүүдийг унших боломж олгодгоороо онцлог юм а. Игэл-цэгмэн сайт 2013 оноос хойш тасралтгүй 12 жилүүл ажиллагаа явуулж байна. Бид гадаад хийгээд дотоод өрнөж байгаа улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг соёл, спорт, боловсрол гихчлэн бүхий л агуулгын хүрээнд нийтлэл мэдээлэл бэлтгэж хүргэдэг. Тэгээд жилд манайх нэг 10,000 орчим мэдээ сурвалжлагыг бэлтгэж уншигчдад хүргэж байна. Тэгээд энэ хэрээр манайх одоо хамгийн олон хандлттай, олон уншигчтай сайтын нэгээр нэрлэгддэг. Редакцийн бодлогын тухайд мэдээллийн сайт учраас шуурхай байх зарчмыг баримталдаг. Гэхдээ шуурхай байх, яг үнэн байх гэдэг хоёр зарчмыг бид яг тэнцүү авч явдаг. Хизээч одоо сургаар, шуумаар мэдээллийг бэлтгэж одоо үзэгчдэд хүргədэггүй. Заавал аль бие усныг сурвалжаас тодруулж олон төрлийн байр суурийг баттгаж мэдээлэлээ хүргэдгээр онцлог. Тэгэхээр манай сайтын одоо маш одоо чухал зүйл нь үнэн мэдээллийг гаргадаг гэдгээр онцлогтой байгаа. За өнгөрсөн 12 жилийн хугацаанд бид нийтлэлийн бодлого, сэтгүүлчдийн ур чадвар зэрэг дээр анхаарахаас гадна технологийн үед бас шинжилгээ хийсэн. Тухайлбал өнгөрсөн 9-р сараас эхлээд манай сайт шинжлэгдэж шинэ өнгө төрхтэйгээр уншигчдаа хүрч эхэлсэн. За илүү мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй авах боломжтой болсон. Тэгээд манай сэтгүүлийн шинжилэл бол одоо илүү барууны сайтуудтай өнгө төрхийн хувьд ойролцоо болсон гэж бидний хувьд дүгнэж байгаа. За сайтаасаа бид үндэсний тойм сэтгүүлийн онцлог агуулгууд бол эндээ тусдаа юм ордог. Яг тухайн цаг үед олон нийтийн анхааралд байгаа чухал сэдвүүдийг анхаарлын төвд гэд болондоо уйж өгдөг. За мөн уншигчдын одоо зав чөлөөт цагт зориулсан мэдээллүүдээ амьдралд орхон зөвлөгөө гэд болондоо уйдаг. Тэгээ мэдээж дэлхийд дахинд болж байгаа онцлог үйл явдлууд мөн одоо нийгэм, улс төр, эдийн засгийн агуулгуудаа ангилж уншигчдад мэдээлэл хүлээж авахд илүү дүт байдлаар хүргэж ажилладаг. Игэл Ньюс телевиз, Игэл цэгмэн сайт үндэсний тойм сэтгүүлийн бааз суурин дээр мэдээллийн тасралтгүй урсгалыг хөгжүүлж, мэдээг бүрэн зураглалаар үзэгч, уншигчид хүргэхийн зэрэгцээ Игэл радио 91.1-ээр сонсогчдод мэдээллийг хүргэж эхлээд 10 жил болж байна. За анх байгууллагдахдаа Игэл телевизийн эфирийг сонсогчдод хүргэдэг байсан Игэл радио 91.1 2020 оноос эхлэн шинжлэгдэж, радиогийн хөтөлбөр өөрийн гэсэн өнгө төрөг онцлогтой нэвтрүүлгүүд болсон. За Монголын медиа корпорац, за Игэл телевиз, за үндэсний тойм гэж сэтгүүл Игэл цэгмэн гэд. За энэ одоо мэдээллийн одоо бусад одоо салбарынхаа бүх хүмүүс маань манай одоо үндсэн бааз суурь болсон хамгийн үнэтэй хүмүүс маань бол эдгээр хүмүүс маань байгаа. Игэл телевизийн за одоо мэдээллийн сэтгүүлчид, за мөн хөтлөгчид Игэл радиотой хамтарч за одоо нэвтрүүлэг хөтлөлтүүдийг хийж явдаг. Дээрээс нь үндэсний тойм сэтгүүл Игэл цэгмэн сайтын за сэтгүүлчид бол хэд хэдэн подкастуудыг, нэвтрүүлгүүдийг, цуврал нэвтрүүлгүүдийг Игэл радио дээр хийдэг. За ийм онцлогтой байгаа. За тухайлх юм бол үндэсний тойм сэтгүүл Игэл цэгмэн сайтын сэтгүүлчид за 7 хоног тутмынхаа үндэсний тойм сэтгүүл дээр гарсан онцлог нийтлэлүүдийг өгүүлдэг. За тойм юу өгүүлв гэсэн подкастыг бол тогтмолжуулсан байгаа. За дээрэс нь Игэл Books болон за номын подкаст, за мөн түнчлэн спортын тусгай хөтөлбөрийг бэлтгэж явуулах гэгчлэн за үндэсний тойм сэтгүүлийнхэнтэйгээ бол бас хамгийн олон подкаст нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг. За дээрэс нь манай Игэл телевизийн сэтгүүлчид байна. За олон улсын мэдээний тоймч Ганбаяр, за мөн одоо манай сэтгүүлч Ганбаяр гээд
За эдгээр хүмүүс маань бас радио жиргээ гэсэн нэвтрүүлгийг өдөр тутмын жиргэн дээр өрнөж байгаа бүхий л мэдээллүүдийг өдөр тутамд за 30 минутаар за шууд дамжуулан хүргэдэг. За бас ийм тогтмол нэвтрүүлэгтэй байгаа. Нийслэлд автомашин хэрэглэгчдийн тоо жил дунджаар 40%-аар нэмэгдэж 797 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тэдгээрийн 71% нь суудлын автомашин хэрэглэгч, үүний 85% нь FM радио сонсдог гэх судалгааны дүн байна. Улаанбаатарын төвчрэлд өдөрт дунджаар 4 цагийг өнгөрөөж байгаа сонсогчдыг шин сэргэг мэдээлэл авах, хөгжөөн цэнгүүлэх, танин мэдүүлэх, соён гэгэрүүлэх гэсэн шаардлагыг Игэл радио 91.1 ханган ажиллаж байна. Өглөөний 7 цагт эерэг өглөө хөтөлбөрөөр эхэлдэг Игэл радио 91.1-ийн эфир 11 цаг 30 минутаас өдрөг хөтөлбөрөөр үргэлжилж 17 цаг 30 минутанд гэртээ харих замд 21 цагт үдшийн амралтын хөтөлбөрийг хүргэдэг. Тогтсон эдгээр хөтөлбөрөөс гадна Игэл Ньюс телевиз үндэсний тайм сэтгүүлийн уран бүтээлч сонсогчдод олон төрлийн хөтөлбөрийг тогтмол хүргэдэг. За телевизийн бүтээлийн хувьд зөвхөн нэг мэдээг аваад үзэхэд зөвхөн сэтгүүл зураглаач 2 хүнээс шалтгаалдаггүй. Энэ бол телевизийн багийн хамтын ажиллагаа ордог. Ер нь мэдээллийг боловсруулах, бэлтгэхээс болоод маш өргөн далайцтай олон хүний хөдөлмөрийг оролцуулсан бүтээл байдгаараа илүү онцлогтой. Тэгэхээр телевизийн мэдээллийн одоо бидний үндсэн бүтээгдэхүүн учраас илүү мэдээ болон мэдээллийн чанартай нэвтрүүлгүүдэд өргөжүүлэх чиглэлдээ харан ажиллаж байна. Технологийн өөрчлөлт, захим шилжилтийг дагсан өрсөлдөөн хэвлэл мэдээллийн салбарт хүчтэй өрнөж байна. Игэл телевиз энэ өрсөлдөөнд манлайлагч байр сууриа хамгаалан оролцохын тулд тодорхой том өөрчлөлтүүдийг хийж байгаа. Ялангуяа нийгмийн сүлжээний платформудад илүү мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. Манай Игэл Ньюс телевизийн пэйж хуудас болох Игэл Ньюс пэйж хуудас маань 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо 11 жил болж байгаа. За манай телевиз албан ёсны эрхтэйгээр Франц Пресс агентлагтай хамтран ажилладаг байгаа. За үүнийг Франц Пресс агентлагтай хамтран ажиллаж байгаагийнхаа хүрээнд гадаад мэдээнээс гадна бид нэр сошиал хуудсан дээрээ одоо дүрсүүдийг орчуулж байршуулдаг. За Игэл Ньюс пэйж маань одоогийн байдлаар 641 мянган дагагчтай байгаа. За өдөр тутамдаа манайх 1.5-аас 2 сая орчим үзэлттэй байдаг манай пэйж маань. Жишээлбэл сүүлийн үед одоо нэлээд үзэгчдийн дунд модонд орж байгаа Physical Asia нэвтрүүлгийн оролцогч лавг очрын орсон яриа гэхэд жишээлх юм бол 710 мянган үзэлттэй 15 мянган реакшнтэй байх жишээтэй байгаа. Одоо бид нар хуучин уншигч, үзэгч, одоо сонсогч гэж ялгадаг байсан бол цаашдаа зүгээр хэрэглэгчл гэж ярихаар тий. Яг гэвэл энэ радио, телевиз гэдэг ялгаа жишээ энэ зах зээл дээр алга болж эхэлж байгаа. Радионууд нь телевиз шиг болж байгаа, телевизүүд нь подкаст тэгээд радио шиг болж эхэлж байгаа. Тэгэхээр ийм сонин шилжчүүд явагдаж байгаа. Ийм цаг үед бид нар 5 жилийн дараа хийх хэлэхэд хэцүү байгаа. Гэхдээ тэн дээр өөрчлөгдөхгүй зүйлс бий. Тэр бол бидний үнэт зүйл. Бидний одоо улс орондоо олон нийтийн оюун санаанд оруулахыг хүсэж байгаа тэр хувь нэмэр бол өөрчлөгдөхгүй. Тэрийг харин бид нар ямар аргаар, ямар хэрэгслээр дамжуулж хийж ийнэ гэдэг маань л өөрчлөгдөд юм. Хэвлэл мэдээллийн салбарт өнөөдрийн байдлаар 4500 хүн ажилладаг бол телевизийн салбарт 2300 хүн ажиллаж байна. Харин Монголын медиа корпорацид 100 гаруй уран бүтээлч ажиллагсад байгаа юм а. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Игэл Ньюс телевиз 500 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг салбартаа бэлтгэжээ. 30 жил гэдэг хүний насны хувьд хийж бүтээхийн эд оргил үе. Харин Монголын медиа корпорацийнхны хувьд ажилтнуудын үзэл санаа туршлага, үнэт зүйл нэгтрах цэг юм а. Ардчлалын дуу хоолой болж эхэлсэн Иглийн замнал өнөөдөр Монголын медиа корпорац болон өргөжөж хариуцлагатай сэтгүүлзээ итгэж болох их сурвалж за үндэсний ой санамжийн бүрэн зураглалын түүх болон үргэлжилж байна. Ирэх жилүүдэд ч бидний үнэт зүйл хэвээрээ байх болно. Үзэгч та бүхэнд тоонтой хөтөлбөрийн энэ удаагийн дугаар хүрлээ. Хамт байсанд баярлалаа.